За олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан сувилах судлаач 21 эрдэм шинжилгээний баг бол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Сувилагч нар маань өөрсдийнхөө тулгамдж байгаа асуудал дээр үндэслэн судалгааныхаа ажлыг хийдэг. Энэ судалгааны ажлыг хилцүүлснээр байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд бас тусгаж оруулах саналуудыг бол нэлээд гаргаж ирдэг байгаа. Сувилагч нараас 12 сэдв ирсэн байгаа. За өмнөх жилүүдэд бид нар бас 2 жил ковидын улмаас энэ хурлыг бас хийж чадаагүй байгаатай холбоотойгоор сувилагч нар маань бас өөрсдийнхөө хийж байгаа энэ судалгаагаа бас нэлээд нухацтай, нэлээд бас үндэслэлтэйгээр бас энэхүү судалгаануудаа хийсэн харагдаж байсан. Судалгааныхаа ажил бэлтгэхдээ болохоор баг болон хамтран ажилладаг байгаа. Нэг багт болохоор 3 ба түүнээс дээш гишүүнтэй ажилладаг. Бид бүхэн судалж байгаа арга дээр болохоор үр дүнгээ гаргаж, дүгнэлт гаргана. Түүнээс бид бүхэн ажил мэргэжилтэд юуг хэрэгжүүлэн ажиллах боломжтой байна вэ гэдгийг гаргадгаараа давуу талтай байгаа. Мөн гаргасан үр дүнгээ болохоор бид бүхэн ажлын талбар дээр болохоор хэрэгжүүлэн ажилладаг байгаа. Мэс заслын тасаг бол шингэний баланс хөтөлбөрөөр оролцож байгаа. Харин гэмтэл сувгийн тасаг тусдаа сайлаад бид бүхэн болохоор хэвтэн эмчилүүлэгч болон эм чимлэгийн мэргэжилтэн бүсийн онцлог эмчилгээний төвийн орчинд унах эрсдлийг судалж үнэлгээ хийхэд судалгаагаа хийгэн ажиллаж байна. Би болохоор 2014 онд анх ажилдаа орсон. Түүнээс хойш бол энэ удаагийнх маань болохоор 3 дахь удаагийн эрдэм шинжилгээний маань хурал болж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг маань шүүхээр Улаанбаатар хотоос Данаахан шинжилгээний үндэсний сургуулийн сувилгын сургуулийн насан туршийн тэнхимийн эрхлэгч сувилгын ухааны доктор профессор Даавах багштай багш нар маань шүүж байгаагаар бас энэ жилийн онцлог үйл явдал болж байна.